Монгол хүний амнаас эрүүл мэнд аюулгүй байдал нэн тэргуунд байх ёстой. Учраас нэг стандарт нэн тэргуунд байх ёстой. Аюулгүй ажил төрөлтөөр шууд холбоотой асуудал яалтчгүй стандарт. Цаашдаа бол стандартыг хэрэгжил хангалтгүй байгаас гадаад улс орнуудад эдийн засгийн экспортын асуудлууд гэсэн хүндрэлтэй болж байгаа одоо энэ ковидын үе бидэнд маш их харуулж байгаа. Эрүүл мэндийн салбарын бүх буглаа булхаа хил усны тав хүн мэдж байгаа. Одоо тэгээ цаашаа яах вэ гэдэг асуулт хариулт нь өөрөө стандарт. Стандарт гэдэг нэг хэлээр ярьж байж, стандарт гэдэг нэг шаардлага тавьж байж, тэгээд хөгжил гэдэг нэг үр дүн бидний өмнө гарч ирнэ гэж бодож байна. Тэгэхээр энэ тулгамж байгаа асуудлууд стандартыг нэг мөр хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих хууль эрх зүйн орчны хангалтгүй байгааг одоо сайжруулах шаардлага байна. Боловсон хүчин техникийн нөөц бололцоог дээшлүүлэх хэрэгтэй байна. Стандарт тэр дундаа хэмжил зүй гэдэг бол шинжилгээ ухааны суурь, нарийн тооцоол хэмжүүр хэмжээс гэдэг. Энэгүүгээр шинжилгээ ухаанч байхгүй, үнгүүгээр амьдралч байхгүй. Тийм учраас энэ салбараа одоо орхитуулсан асуудлаа бид зэгцэлье гэж. Мэргэжлийн боловсон хүчин байхгүй 600 мянган төгрөгөөр стандартын салбарын мэргэжилтэн лабораторийн дарга өнөөдөр ажиллаж байна. Хэн энд ажиллаж, яаж амьдралаа зохицуулж, яаж өөрийгөө хөгжүүлж, яаж энэ салбарыг авч явах вэ гэдэг. Тэгэхээр орон тоогийн нэмнэ, тоног төхөөрөмжийг сайжруулна. Өөрсдийн мэдлэлд лаборатори байхгүй. Лаборатори нь тэр баруун талд ямар ч хамааралгүй стандартад одоо хамааралгүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Стандарт нь энд эзэнгүй, хууль нь тэнд, хүний нөөц нь байхгүй ийм байдалтай байж. Тэгэхээр одоо хүнсний аюулгүй байдлын лабораториос эхлээд Монгол улсын хэмжээнд байгаа лабораториудыг стандартын газрын хажууд авчирнэ. Төрийн хяналт чадвалтын газар гэж нэртэй мэргэжлийн хяналтын байгууллагыг татан болгож байгаа тав хүн маань мэдчих. Стандартгүй хяналт, үзмжийн хяналт, ашиг сонирхлын хяналт, авилгал хэл ахуулын хяналт. Энэ нийгмийг залгаацсан учраас яамдууд салбарт нь өгөөд бодлого гаргадаг салбар нь түүнийг хэрэгжүүлдэг салбар нь эргээд гаргасан бодлогын хэрэгжилтэнд хяналт тавьдаг байх. Эзэнгүй хянагч биш, эзэнтэй стандарт түүнийг хянадаг одоо байгуулга байна гэж. Өөрөөр хэлэх юм бол ажлыг эзэмжүүлж, эзнийг хариуцлагажуулж, хариуцлагыг стандартжуулж бид ажил амьдралаа зохицонд нь оруулна гэж.